Гэрэлт амьд яриа. Эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэнд гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг хүргэх гэж байна. Тэгээд бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ зочингоо орсон. Бид нар өнөөдрийн ярих сэдэв маань өндөр настай хүмүүсийн тухай. Өндөр настай хүмүүс нийгэмд маань те хэр зэрэг үнэлэгдэх ёстой. Ялангуяа Библийн дагуу. Байр суурийн юу гэж хараад байдаг юм те. Энэ тухай ярилцахаар ерөнхийдөө санал бодлоо хуваалцахаар ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд нэг ийм зүйл байна. Маань нийгэмд маань өндөр настай хүмүүсийн тийм гаргуунд нь гаргах ч юм уу те хоцрогдсон гэдэг байдлаас ялангуяа өнөөгийн залуучууд үл ооших тиймхүү хандлага асар их бий болоод байгаа байхгүй юу? Коммунизмын үед одоо социализмын нийгмийн үед арай гайгүй байсан юм шиг байгаа юм. Социализмын үед тийм социализмын үед чинь өндөр насны хүндлэх ёстой гэдэг. Тийм шүү дээ. Ямар сандаа нөгөө дуу байсан шүү дээ. Өндөр настан тусалдаг гэх тийм. Өргөсөн юмд амжилтдаг. Тэгээ сайн уу муу юу гэж тийм. Аль нь вэ хөө гэдэг ингэдэг. Тэгээд энэ бас харамсалтай үзэгдэл ер нь юунаас болж тийм Монголд орж ирэх. Зарим хүмүүс яг энэ гадны шашинтай холбоотой ах шиг. Хандлагаагаа өөрчлөгдөж байна гэж та боддог бай. Тэгээ энэ яг зүгээр миний өөрөө бодож байгаа бодол юу гэхэрээс нийгэмтэй холбоотой. Тийм. Нийгмийн одоо яг энэ шилжилтийн үе тийм аа нийгмийн маань одоо яг бид нар чинь сая ярьж байна. Би одоо зогсон одоо социалист нийгмийн одоо үеийн хүн шүү дээ тийм ээ. Сүүлийн мушгаад өнгөрсөн. Социалист нийгмийн үе гэдэг хүнд маш их тийм. Яг тэгэхээр ер нь яг социалист нийгэм бол ерөнхийдөө зөв миний үзэж байгаагаар юу гэхээр ийм яг жаахан Библийн тал руу нэлээд дөхүү ийм нийгэм байсан бол одоо жишээлбэл Уриан те нэгэн нийтийн төлөө нийт нийгмийн төлөө тийм ээ дандаа бусдын төлөө бие биенийгээ өөрийгөө зориулж байдаг тийм. Тэгэхээр энэ зүйлийг нэлээд байсан учраас жишээлбэл одоо бидний баг бах үед бол автобусанд ороод настай хүн суудал тавьж өгөхгүй бол одоо тэр үл ерөөс ингээд муу хүмүүжлгүй ямар ч хүмүүжлгүй хүн тийм үү. Ингээд лифт шуутал хардаг ийм үе. Нийгэм нь гол нь тэгж хардаг. Одоо бол автобусанд ор хичнээн таягтай өгөнч чихэн чихвч хичээл гэж сууж байгаа байхгүй тийм. Энд чинь өнөө нэг эсвэл унтаж унтаа. Тийм нийгмээс одоо олж авж байгаа тийм. Нийгмийн одоо энэ чөлөөт нийгэм гэдэг маань өөртөө хүмүүсийг энэ ёс суртахуун одоо ёс зүй ийм хэмжээг алдагдуулж байгаа тийм. Тэгэхээр энэ алдагдсанаар юу вэ? Өнөө нэг хит их чөлөөтэй болж байгаа учраас хүмүүсийг өнөө нэг ёс зүй ёс суртахууны хувьд нь барьж өгөх зүйл байхгүй болсон тийм. Тэгэхээр социалист энэ тухайн нийгэм өөрөө иргэддээ тэр нэг хүмүүжил тийм ээ суулгаж өгдөг юм байна. Дамжуулаад явуулсан. Одоо болоод ер нь яг зүгээр би өөр номлогч хүн тийм сүмийн пастор хүн. Ингээд харж байхад ер нь Христ итгэгч хүмүүсийн хувьд ерөнхийдөө одоо энэ зүг рүү сурч эхэлж байна. Тийм ээ. Тэгээ угаасаа Библиэлд энэ тухай заасан байдаг тийм. Тэгээд Тимот номд тийм Паулийн одоо сайн одоо шав болох Тимотод Паул өөрийнхөө сургамжийг өгсөн дотор бол чи өндөр настай тэ ирчүүдийг чи эцэгшгээ хүндэлж яв. Тэ өндөр настай эмэгтэйчүүдийг чи ижишгээ хайрлаж яв гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйл нь өнөөдөр бас залуу үед маш чухал хэрэгцээтэй юм зүйл байна. Тэгэхээр яг энэ зүйл алдагдаад байгаа. Тэгэхээр ингээл эдгээр чи хийдгээ хийчихсэн хуучинсаг үзэлтэнгүүд эдрийн үг өрөөсөө үг болсон бид нар тий. Одоо үгэн жоо хүртэл одоо үг биш гэж өрөөсөө хардаг болсон шүү дээ. Гэтэл эн чинь бас амьд хүн чи амьдрах хэрэгтэй яваад байгаа хичнээн тэтгэврт гарсан ч гэсэн тий хийдгээ хийгээ дуусчихсан ч гэсэн амьдрах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Хүн чинь нөгөө үнэхээр ингээл нүд амтлал нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явж байдаг тий өрөөлчтэй ач гуч нартай. Тийм тэгэхээр өндөр настай хүн гэдэг жишээл би одоо зээхүүтэй. Тэгээ би хэдийгээр ингээд нас агсан ч гэсэн одоо ингээд харахад юу гэхээр би нийгэмд бас өөрийнхөө тодорхой хэмжээний одоо юу гэдэг хүч зориулт хувь нэмрээ би оруулж байгаа байхгүй. Ягаад те би зээхүүгээ өсгөж байгаа тийм үү. Тэгээд түүний аав ээжээр нь би хүүхдийг өсгөж харж өгж байгаа учраас аав ээжээр нь санаах зов зүйлгүйгээр нийгэмдээ ажиллаад хөдөлмөрлөж явж байгаа байхгүй тийм үү. Тэгэхээр эн чинь бас миний хувьд нийгэмд оруулж байгаа хувь нэмэр. Энийг олж харах хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэхээр ягаад жишээлийн одоо бид нар ингээд одоо нийгмийн тийм байгаа шүү дээ. Эрэхтэй 60-наас хүрлээвэл тэтгэвртэй. Тэр дотор бүр цэргийн хүмүүс бол бүр их шүү дээ. Тэгэхээр цэргийн тэтгэвэр бол 45 нас хүрээл тэгээд шууд тэтгэврт гардаг. Тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг харахад хүн болол нас ахих тусам хүн их ухааж тийм шиг байгаа юм. Тэ? Нас ахих тусам хүн их тийм амьдралыг
ихтэй өнгөтэй олж хардаг. Амьдралын өнгийг маш сайн тод олж хардаг юм болоо та тийм ээ. За би ямар өнгөөр амьдраад байна те хүүхэд маань ямар өнгөөр амьдраад байна те юун дээр алдаж онж алдаа нь юу байна уу тийм ээ. Та цэргийн хүн байсан уу тий? Би зэрэг хүн байсан. Одоо би зэрэг тэтгэвэрт. тэгээ зэрэгтэй. Тэр үед л таны ерөн яг тэтгэврт гарч явах үеийн сэтгэл юу ямар байсан бэ? Айж ирсэн үү? Ер нь ийм байдаг юм аа. Ингээд нийгмийн даатгал дээр очиод та тэг өндөр настан боллоо гэд өндөр насны тэтгэвэр ингээд дэвтэр гардуулж ирэхээр тэр сэтгэл зүйн хувьд ингээд нэг зүйл нураад очиж байгаа юм шиг. За би ч одоо өндөр настан штэ гэж бодохоор сонирн бас тийм нийгэм намайг хүлээж авах шүү дээ. Одоо нийгэм ингээд одоо би чинь ингээд 40 тэр настай те 50 хүрээгүй тэтгэврт гарч байна шүү дээ. Тийм 48 настай те. Гэтэл одоо ингээд яаж юм гэхээр тэтгэврийн хүн болохоор ажил авах зорилготой шүү дээ. Яа та өндөр настай тэтгэвэр. Та тэгвэл тэтгэврт гарсан яг гарсан үедээ юунаас их айжсэн бэ гэхээр нийгмээс л айжсэн. Тийм нийгмээс хүлээж авах байгаа. Тэтгэврт гарч нийгэм хүлээж авах болж байгаа. Тэгээ би нэг хятад би нэг явж исэн. Тэгээд ялангуяа энэ хөгжилтэй улс орнууд энэ өндөр настанд тэтгэврт гарсан өндөр настай хүмүүс их зөв ашигладаг юм байна л да. Жишээлх юм бол одоо ингээд адамны хот бод заваан байна. Тэгээд одоо эмх жаврамгүй байна. Тэгээд автобус ингээд байна. Гэтэл хятад тэр асуудыг шийдчихсэн байж байгаа байхгүй юу. За. Бүх өндөр наснууд нь одоо тэр автобусын зогсоол дээр зогсоод автобус ирэхээр яг автобус яг тэр өндөр наснуудын тэр удирдлагаар дохиогоор яг зогсгаа за зогсдог. Тэгээд зорчигчдаа яг суулгаад тэгээд тэр дохиох үед автобус явна. Дараагийн автобус чиглэлийн автобус ирсэн яг тэнцээ хүлээж яваад ингэж явж явах жишээтэй тий. Тэгээд тэр автобусны дотор бүх зүйлүүд ингэж цэвэрлээ тийм үү тий. Яг ийм зүйл. Тэгэхээр яг энэ өндөр нас ингээд тэтгэврт гарцсан байгаа хүмүүсийг хүчийг нийгэм бас зөв ашиглах хэрэгтэй болж байна. Тэр чинь бас бүр дууссан улсууд дууссан биш байхгүй тий. Бас нөгөө өндөр наснуудын сэтгэл зүйн хувьд ч гэсэн тийм бас нэг хэрэгтэй. Тэгээд тэр нь яаж нэг гэхээр хятадын засгийн газар бас тэр хөгжүүлд өдрийнх нь үндний асуудыг шийдэж байгаа байхгүй. Өдрийн 3 удаагийн унд хоолойны асуудыг шийдэж өгчдөг. Өөр тэрнээс шаардлага байхгүй. Тэгээ эн чинь нэг нийгмийн халамжийн чиглэлээр энэ асуудлыг шийдчихвэл өнөөдөр нийгэм Улаанбаатар хот маа те сайхан соёлтой байж болж байна, цэвэрхэн байж болж байна те. Ядаж тэр хогийн савнуудыг тэр хөгжүүлж сайхан цэвэрлээд ягаад тэр би ингэ бодод энэ настайчуд их үнэнч байдаг. Тий. Аливаа зүйл ялангуяа нэг сэтгэлээс хандаж чаддаг юм. Тий, маш их өндөр үзэл сурталтай тэр үзэл суртал дотор ингээд нухлуулаад өссөн тий хариуцлага гэдэг юм мэддэг тий зориулсан тэр настайчууд маань бол ер нь юмдаа одоо яг манайхан нийгмээс юу чухал байна вэ гэхээр энэ юм нэг эх оронч үзэл гэдэг зүйл бүр алдагдчихад байгаа байхгүй юу. Ерөөсөө эх орныг хайрлана гэдэг сэтгэл. Библи угаасаа бид нар тий энэ газар эхлээд номдэр харах юм бол бахан хүн төрөлд энэ газар дэлхий тий захирч эзэм шиж тий чи ингэж амьдраарай гэсэн байхгүй юу. Тэгээ энийг хайрлаж тийм ээ ингээд гэтэл өнөөдөр хүмүүс яаж юм нэхэр энэ эх орон гэдэг зүйлийг ерөөс устгаж амьдрах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би энд жаахан сэтгэл хэмжүүлж явдаг. Миний бодлоор харж байгаа бол танийхаас жоохон эсрэгээр хараад байгаа л да. Нийгэмд өнөөдөр илүү их монголчууд маань эх оронч тийм мэдрэмжтэй байгаа юм шиг илүү. Тэгээ их л гоё монголоо ярьдаг монгол хүн ингэжээ гээл ингэдэг. За мэдээж түүх соёлоо тий уламжлаа их багтан биширдэг. Ерөөсөө нэг талаасаас Монгол бол энэ дэлхийн 1 номерын цус юм гэд бүрэн итгэцэн. Тэгээ нэг хэсэгтээ энэ чинь алдагдаад явж исэн. Харин бид нар их оронч байх хэрэгтэй гэдэг дуу хоолойноос болоод хүн болгон эрмэлзэх болсон. Гэхдээ нөгөө гаргаж байгаа үйлдэлүүд нь бас арай л очих болоогүй юм шиг надад санагддаг шүү дээ. Зүгээр л нэг гаднах байдлаараа эсвэл ярьж байгаа яриа л тийм байгаад байгаа болохоос ш үйлдэл дээрээ боллаа мэдхгүй тэр. Энэ бол миний бодож байгаа. Энэ бол ерөөсөө одоонд зөв оюунд нь байгаад байгаа байхгүй юу? Тэ? Нэг л их оронч хүн байх хэрэгтэй юм байна гэдэг яриад байдаг. Энэ өдөр би оюун руу бас орох болоогүй байгаа болоо гэж бодож байна. Энэ одоо энэ зүрхэнд нь орохгүй байгаа байхгүй юу? Тий. Гэтэ би бас оюунд нь бас орох болоогүй л байгаа гэж. Тэгээ чинийхаар бол хаана яваад байгаа ингэ. Зүгээр чихээрээ сонсоод тэрийгээ шууд амаараа ингэж яриад байгаа байхгүй юу? Харин чихээрээ сонсоод толгоондоо одоо их оронч хүн ямар хүн бэ гэдэг асуулт нь бодох хэрэгтэй юм шиг. Гэтэ би зарим үед одоо ингээд ялангуяа одоо хуучны одоо их орны тухай одоо энэ Монгол улсын тусгаар тогтнолын төлөө үйлдсэн тэр кинонуудыг хараад би заримдаа үнэхээр өөрөө ирэхгүй юмнууд
шархирчдаг. нулимс тий гэдэг үнэхээр самсаа шархирдаг. Үнэхээр энэ их орныг тийм ээ бид нарт өвлүүлж өгөхийн тулд тэр их одоо цус тийм ээ тэр их одоо их оронд сэтгэл тэр газар одоо булшлагдаж үлдчихэд тийм гайхалтай их орныг бид нар өвлж авчихад та энэний төлөө тий энэнийхээ үн цэнийг дуурахгүй байгаа нэг үү тийм миний сэтгэлийг маш их би угаас цэрэг хүн болооч тэр юм уу ер нь яг цэрэг их орон тийм байдаг хүмүүжлэхтэй тий. Тэгээ өндөр настайгуудын хувьд ч гэсэн ер нь энэ эх оронч үзэл мэдээж амьдрсан он жилүүд урт байдаг болоод ч тэр үү тий илүү эдэг юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингээд хүн нас ахих тусам газар нутгаа гэдэг тийм ээ их орноо гэдэг тий тэгээд үр хүүхдээ гэдэг хамгийн нэгдүгээр хүмүүс их орон газар шороогоо гэж надад нэг юм юу асуулт байна. Жохон тэрслүүчих юм асуулт. За Өнөөдрийн манай одоо өндөр настангуудын хувьд үр ачтай за одоо өнөөгийнхөө үеийн залуучуудад хандаж өгөх ёс зүй хүмүүжлийн ч юм уу те үнд зүйл ер нь ерөөсөй байхгүй юм шиг. Одоо юу өгөх вэ тэр залууч? Өнөөдрийн за тэр өндөр настай хүмүүсийн амьдарч байсан нийгэм нь өнөөдөр шал өөр нийгэм. Тэр үед бол төрөөс бүх юм хилээд өгчтэй тэрийг л хийдэг. Одоо энд чинь ерөнхийдөө эрхчлөөгөө дагаа тийм тэдний оролцоо орж ирэхлээр дандаа буруудчаад байдаг. Тэд нар болохоор оролцоогоо оруулах гэхээр зэрэг нөгөө хуучин нийгмээрээ сэтгэж оролцоод байдаг. Хуучин нийгмийнхаа юмыг те өнөөгийн нийгмийн хүнд нэгэ шаардах гэдэг ч юм уу. А дээр нь залуучуудаа нэг хүндэлж энэ хойч үеийг хүндэлж сургамжлахын оронд шүүмжилж та нараас илүү бид нар тэнд багттай дээрүүд ингэдэг байсан. Та нар одоо авах юм байхгүй гэсэн байдлаар гэж дарж харьцаад байгаа юм шиг. Энээсээ болоод залуучууд нь ингээд бүр нэг талаасаа залхацсан. Нэг талаасаа сонирхоо бэлдсэн. Сонинч байхад бэлдсэн. Нэг иймэрхүү үзэгдэл харагдаад байгаа. Тий. Тэгэхээр энэ дээр ийм юм байгаа. Би дахиад нийгэмтэй холбож ярих байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо өнөө үеийн нийгэм гэдэг бол тийм ээ энэ шинжлэх ухаан, техник, технологийн ирэн үед бид нар яваад байна шүү дээ. Тийм ээ одоо үеийн залуучуудын хувьд тийм үү? Гэтэл одоо энэ настай гэж яриад байгаа хүмүүс маань энэ үед техник технологи биднийг анх одоо би бол жоохон байхдаа бол одоо зурагт гэдэг юм чинь анхал 70-д он зурагт орж ирж яхад л темп 4 гэдэг нэг дөрвөлжин саарал зурагт Монголд анх орж ирж байсан. Тэгээ хар цагаан шүү. Тэр нь бол хар цагаан. Тэр нь ерөөсөө нэг 2 юм 3 гудамын дунд нэг л айлд. Айгүй нэг айлд байдаг. Тэднийдээ бүгдээр цуглаад. Тэгээд тийм чинь очиод ингээд цонх монхон дээрээс нэгж хараад зурагтай гэж хараа тий. Тэгээд түүний дараа нь өнгө зурагт гэж гарч ирсэн. Тэр нь болохоор ямар өнгөтэй байсан гэхээр хар цагаан гэхдээ нүүрэндээ ингээд өнгөт ингээд блок наачихсан тэгээд эсвэл дулаан өнгөтэй эсвэл цэнхэр өнгөтэй тийм л зурагтай. Тийм үү. Тэр нь болохоор рекорд 340 гэдэг телевизор байсан. Гэхдээ энэ зүйл ингээд харах юм бол одоо яг харахгүй одоо бид нар ямар юм үлдээх гээд байна гэж яриад байна. Бид нар хойч үе залуучууд юу үлдээх вэ гэвэл бид нар сэтгэлээ л үлдээж чадна. Яг бид нар өөр үлдээх хөнгөрөнгө байхгүй шүү дээ. Тэр зургтыг үлдээх юм уу? Ёс суртахуун тийм ээ. Хүмүүжлийг л бид нар үлдээж өгч чадах болохоос биш бид техник технологи энэ шинжлэх ухааны энэ өндөр түвшинд хөгжсөн байгаа энэ нийгмийг бид нар өөр өгөх байхгүй шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо яг настайчуудын хувьд юу гэхээр жишээлбэл одоо өнгөрсөн жил байхаа одоо нэг Солонгосоос нэг 102 настай номлогч пастор хүн хэлсэн тийм ээ. Тэгээ тэр хүн ерөөсө 102 настай. Гэхдээ тэр хүн яаж гэнэ онгоцоос буугаад шууд компьютертэй интернетэд ороод өөртөөгөө харьцдаг бүх хүмүүст эсэм минь би одоо Монголд ирлээ, газарлаа одоо ингээд миний ажилтныг хийж байгаа бүх хүмүүсийн интернет харьцаж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ хэмжээнд өнөөдөр бас яг ахмадууд сурах, боловсрох хэрэгтэй бас болж байгаа байхгүй. Хүн ерөөсөө хүн хөтлөөл сурах ёстой шүү дээ. Ер нь бол тийм үү. Тэгэхээр энэ зүйлийг ерөөсөө нийгэм настай тэтгэврт гарсан тул тэгээ шууд хэрэггүй болдго юм шүү. Нийгэмээс ингээд гадуур хагдаал ингэж явж байгаа байхгүй тий. Тэгэхээр өнөөдөр яг үнэндээ нийгэмд 35-аас дээш насны хүмүүс ажилд авахгүй байгаа тийм. Тэгэхээр энийг бид нар хөгшчүүл, өвчүүл одоо юу өвлүүлэх вэ? Ямар үнд өв байна гэж хэлэх боломжгүй болчиход байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол мэдээж би Есүст итгэдэг учраас миний хувьд бол ойлгомжтой. Би хүүхдээ өвлүүлж үлдээх үү гэдэг нь ойлгомжтой тийм үү. Тэгэхээр яг одоо нийгэмдэр байгаа хөгшчүүлийн хувьд үнэхээр
одоо даан зүгээр настай хүмүүсийн тэтгэврийн тухай бодоод үзэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэ? Нийгмийн халамжийн ханзаа гэдэг ерөөсөө 145 мянган төгрөг 200 төгрөг л тэтгэврээр байгаа шүү дээ. Хамгийн бага тийм үү? Тэ? Тэгэхээр эн чинь тэр хүний амьдрал тэр хүн амьдрын шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ тал дээр бид нар бас илүү анхаарах хэрэгтэй. Тийм учраас ер нь одоо залуу үе маань бас илүү настайчуудад хандлага нь бас эерэг болох хэрэгтэй байхгүй юу? Тэ? Яагаад Паул Тимотед тэр захиасыг хэлээд байна уу? Тийм ээ? Тэр чи одоо бараг манай ерний 1-р 100-д яг тэр үг яригдсан одоо чи энэ үг яригдаж байгаа байхгүй юу? Гэтэ бас нэг ийм надад байдсан болов гэж зүгээр надад бодогддог юу гэхээр өндөр настангуудад их бухимдал юм болов уу? Одоо жишээлбэл яг үнэндээ зарим үед бол автобусны сандал дээр суугаа явж хаад хараагүй л гэдэг байхгүй. Иргэн тойрон ингээ суугаа явдаг хүмүүс байхгүй шүү дээ. Ард нь хин зогсож байгаа хараагүй мдээгүй байж байдаг. Эсвэл дөнгөж орж эрэнгүүтлээл настай хүмүүс зарим нь тий босооч чи гэл шууд загнах шиг жишээ. Эсвэл янз бүрээр хараагаад ч юм уу тий. Тэгэл би тэр байдлыг харахтаа болохоор нэрэл юм бухимдал байд юм болов уу? Тэр чинь одоо нөгөө нэг өндөр насны хүндлэгч чинь яг автобусанд л илэрдэг байхгүй хамгийн наазах юм. Хамгийн наазах юм өдөр тутмын тэгэл нэрэл нь залуучууд нь болохгүй байгаа юм бах гэд харж итэл ч үгүй ээ. Бас хоёр талтай байгаа байхгүй юу? Тэгэхээр би зөв нэг юм асууя. Чиний саний ярьсан яг үнэ. Өндөр наснууд маань өөрсдөө бас бидний хүндлэхгүй байх гэдэг юм айцтай хүндлэхгүй өнгөрөөч гэдэг. Магадгүй бас нийгэмд гадуурхагдсан юм шиг байдал нь өөрсөнд нь сэтгэл зүйн тэ бас бухимдал бий болгоцсон байж болно. Христ итгэдэг хүмүүс залуучуудын хувьд энэ тал дээр ер нь ямар юм юу ажиглагдаж байна? Өнөөдөр тэ ялангуяа та сүм цэглэн удирдаа явж байгаа хүмүүсүүд тэдний хувьд өндөр наснуудаа хүлээж авах, хүндэтгэх, насыг нь хүндлэх тэ талаас энэ тал дээр бас өөрсдийнхөө итгэл үнэмшил дээрээ үндэслэсэн тийм ялгаа харагдаж байна уу ер нь нийгэмд? Харагдах ёстой юу? Ер нь харагдах ёстой. Угаасаа Библи бидэнд энийг заадаг. Тийм ээ. Тэгэхээр одоо ер нь христийн одоо сүм чуулганд бол ерөөсөө ахмад настай хүмүүс нэлээдгүй үүрэгтэй. За. Тэ. Жишээл одоо миний одоо үйлчилж байгаа миний одоо мөнхөр сүм гихтэл настай чуул. Тэ. Одоо жишээл настай чуул өглөөний залбирал гэж маш чухал байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө ингээд хүн нас ахих тусам юу нэг тийм юу гэдэг юм да залбирах хүсэлтэй тийм ээ. Ер нь хүн нас ахих тусмаа ер тийм алс тий чандын зүйлийн тухай их боддог тийм ээ. Ирээдүйн тухай тийм үү. Энэ насны амьдралын дараачийн үеийн амьдралын тухай их боддог хүн угаасаа. Тэгэхээр бол сонирн байгаа шүү дээ. Ирээдүй гэхэлэр настай хүмүүст бас ингэж боддог юм бах та гэж боддог тохоо. Тий. Тэгэхээр яг Библи угаасаа энийг бас хэлсэн. Сургаалт өгсөн номдэр хэлсэн байж байгаа тийм ээ. Бурхан хүнд өөр дүмэг тэмүүлэх сэтгэлийг үлдээвэ гэдэг. Үлдээсэн байдаг тий. Тэгэхээр хүнд угаасаа өөр дүмэг тэмүүлэх сэтгэл байж байдаг. Тий. Хамгийн гол нь хүн энэ яваа насны амьдрал дуусаад түүний дараа амьдрал байгаа гэдэгт Библи гэдгийг бид заадаг. Зааж байгаа тий. Тэгэхээр одоо манай мөнхөр сүмийн хувьд бол манай өглөөний залбирал юм маш өндөр настай өгчүүл байдаг. 86 настай, 87 настай өгчүүл хаа холоос өглөө бороотой, цастай, шуургатай тэд нар сүм дээр залбирдаг байхгүй. Тэгээ би заримдаа боддоо яах гэж эдгээр энд усан борооноор, цасан шуурганаар итгэвтэй холоос те. Тэр юуны төлөө өөр хүмүүсийнхэнтэй залбирах гэж ирдэг байхгүй. Тэдний сайн сайхны төлөө. Өөр хүмүүсийн сайн сайхны төлөө, энэ улс их орны хөгжлийн төлөө тэднээс залбирдаг байхгүй юу. За. Тэрийг харахтаа би үнэхээр бахархадаг тэр хүмүүсээр. Би хаа явсан газар бүртээ өгчөөл яа энэ залбирлыг би энэ 20 гаруй өгчөөл. Яг л өгдөө 7 цаг 30 минут. Тэдний яг байх ёстой газар. Тэд нулимстай өвдөг сүгдэн өөрийн тэр үр хүүхдүүд Монголын бүр бүх залуучуудын төлөө тэр өвдөг сүгдэн уйлан залбирдаг байхгүй. Тэр бол үнэхээр авааштай маш том жишээ тий. Тэгээд өнөөдөр ихэнхдээ бид нар хөгшчүүл бол яадаг тий. Ихэнхдээ хой хүмүүс дандаа өөрсдийнх нь төлөө тий залбирах тийм өөрсдийнх нь төлөө гэж бодоод байгаа тийм. Гэтэл Христ итгэдэг энэ хөгшчүүл нь болохоор нийгмийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн бүх залуучууд. Одоо ялангуяа энэ сарын турш би ингээд хаягаар орж хамт залбирдаг. Тэгээд тэдний залбирж байгаа ингээд сэдв нөхцөл байдлыг харахаар
одоо сургууль соёл эхлэх гэж байна. Тэ оюутны залуучууд, үр хүүхдүүд энэ хүүхдүүдийн сургууль соёлын төлөө тэгээ одоо ингээл угаасаа л хүний амьдрал хэрэгцээ байгаа. Тэ тэр хүүхдүүдийн төлөө хамаагүй ингээл хүмүүсэнтэй залбирч байгаа сонсогддог. Тэгээ энэ нь юу гэхээр үнэхээр бас яг энэ бол нэг тал түрүүний өөрөө яриад байгаа өв тийм ээ. Энэ залбирлын өв бидний хойчуд. Яа энэ үгээр Библиэлд юу хэлсэн бэ гэхээр би чиний итгэлээр чинь дамжуулаад тийм ээ чиний залбирлаар дамжуулаад тэний мянган үе чинь би ерөөё Библиэлд хэлсэн амлалт байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энийг өнө хөгшил ойлгоцсон учраас энэ яваа миний насны амьдрал дуусчих. Тэгээ би бас нэг зүйлийг харахаар сүмч болгонд явдаг өндөр настангууд нөх дандаа л хөлн хөнгөрсөн хүмүүсийг ядгаад авчиж тавьчихсан юм шиг харагддаг байхгүй юу. Юу гэхээр бүх л юмд хийдвэхтэй гүйжидэг. Тэгээ миний явдаг цуглаанд хүчрэхэг үйлчлдэг үйлчлдэг одоо сайн дурынхан нэг шүү дээ. Тэгээ яг тэр хүмүүс ч угаасаа хөрхөө гэртээ бол тэ хийх юм байхгүй шүү дээ. Тэгээ зүгээр гэртээ ингээд одоо манай монголчууд ялэг гэрт суухаар сүмд ирээд тийм ээ ядаж өөрийнхөө үр хүүхдэд төлөө залбирч байвал юутай сайн бай. Ингээл хүмүүс ингэж ирж явах чишээ. Тийм учраас энэ хөгшчүүл настай хүмүүсийн залбирал гэдэг өөрөө маш их үнцэнтэй. Их үнэтэй байдаг тийм. Тэгэхээр Библич биднээс бас заадаг тийм ингээд буурал тэргүүн алдрын титэм юм а гэж. Тэгээд тэр буурал хөгшчүүл бурхны өмнөрөө залбирч байгаа нь юу гэхээр тэр олон хүмүүсийн тийм. Би одоо бас бодож байгаа нийгмийн одоо энэ ороо бусгаа тийм энэ шилжилтийн энэ доктортай байгаа энэ давлгаатай үед бас яг энэ хөгшчүүлийн залбирал маш их нөлөө өгч байгаа ч. Тэ? Одоо өөрөөр ертөнцийн тэдний гуултыг залбирлын дагуу бас сайн ажиллаж байна. Энийг бол би ерөөсөө миний амьдралын жишээ, сүмийн жишээ. Одоо ингээд имэн ирээ залбирч байгаа тэр айлын хүүхдүүд, ач зээ нарын амьдрал ирээдүй аюу тийм төвшин амар амгалантай тий. Ерөөсөө тийм сэтгэлийн тэр амар амгалан гэдэг зүйлийг аягүй тийм мэдэрсэн байгаад байгаа амьдрал би хардаг байхгүй юу. Тэгээ жишээлбэл манайд нэг имээ байдаг л да. Тэр ерөөсөө хүүхдүүдтэй сүмрүүл ерөөсөө авчирдаг тий. Тэгээд нэг урт насан гэдээ бас нэг бас өндөр настай ихчүүд энэ яадаг гэхээр түрүүний өөрөө чи асууж байгаа шиг тий. Өөр хүүхдүүд юу өвлүүлж ийнү гэхээр Библиэлд байгаа хамгийн чухал ишлүүдийг бүгдийг ингэ тэмдэглэж өөрийн гараараа тэмдэглэж бичээд тэгээд хүүхдүүдтэй төршөөдөр нь бэлгэлдэг байгаа. Тэгээ эн чинь гоё сэтгэл юм да тий. Сэтгэл нэг хоёрдугаар эжийнхэн сэтгэл, эмээгийнхэн сэтгэл байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр өнөөдөр би ингээд нийгэмдэр байгаа өндөр настай энэ хөгшчүүл бас яг ийм бурхамлаг тал руу тий. Ингэж бид нэр хойч үе үр хүүхдүүдэд илүү их тийм амжилттай болгохын тулд тий бас Библиэлд юу хэлдэг вэ гэхээр ямар залбирал нь одоо өр нөлөөтэй тийм ээ зөвхт хүний залбир нь өр нөлөөтэй байт юм а гэдэг. Тэгэхээр энэ бас их чухал юм болов уу гэж зүгээр ингэж боддог л та. За ер нь тэгвэл хэрсэтгэлт хүмүүсийн хувьд бол өндөр настай. Яг өнөөдөр нийгэмд бол өөрийнхөө гэрт байгаа өвөө эмээг бол хүмүүс хүндлэн шүү дээ тий ер чинь манай л хамгийн өндөр настай хүн юм чинь гээд ер нь бол нийгэмд байгаа өндөр настай хүмүүсийг нийтлэгт нь хүлээмжшөөрч хүндэлж хайрлах ийм хайрыг бол өнөөдөр Библийн сургаал тий бас манай өсвөр үеийнхэнд манаас нэлийн суулгаж байгаа юм байна. Зөв талаас нь тэднийг харж ойлгох дээр нь бас их тэдний хүчийг бас дутуу үнэлэхгүй байхыг бас зааж байна тийм ээ. Үнэхээр бид нар чинь асар их хүч тэнд явж байгаа байхгүй тийм. Тэгэл настай хүмүүсийг ерөн сонсоод нэг үзэх юм бол тэдэнд те урам дутагдчихэдэг тий. Заавал тэд нар нэг хөндлүүлж санаа нь амрах гэдэг юм уу гэхээр бас биш байгаа даа байхгүй юу. Тэр хийж байгаа ажлыг нь хүн ёсоор л зүгээр хүлээн авах юм бол тэр хүмүүсийн сэтгэл нь бас нэг амрах гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр яг өчигдөрх над нэг тохиолдсон та юу гэхээр би нэг сумынхаа итгэж одоо 93 настай охин байгаа л да. Тэгээд тэдэн дээр очиод бас эргэлтийгээ хамтаа уулзаад залбираад тэгээд хүүн ирж байгаа юм л да. За бас тэг жарга гарцсан. Өвн ирж байгаа. Хүүн гэхээр би их залхах юм бол илүү гэж бодчихсон. Тэгээд дуудаа боо байраад ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээд аав нь яг хараагүй. Тэгээд дуугаар нь
цаг нь сонсоод тэгээд хүү нэгэд очиод 60 настай өгөн шүү дээ тийм ээ. Авто үнсүүлээ тэгээд нэг 2 бот боо ингээд авчиж өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэр ингээд харахад тэр 93 настай өгчтэй ингээд маш их баярлж байгаа байхгүй юу. Ингээд айгүй их баярлаа тэгэл хүүгээ үнсээл те. Тэгэл ингээд хүүгийнхэн боонусныг хийгээд те. Нэг боорц өгөөч гээл ингээд те. Тэгэхээр яах аргагүй настайчууд те бид нараа. Тэд нар бол нэг хийх юм бол нэхэд идэхгүй. Шаардахгүй гэдэг чинь те. Ерөөсөө тэд нарт ерөөсөө урам те. Ямарсан та бол одоо те миний хувьд юм эрхэм хүн шүү гэдэг зээл хүн гэдэг хүн ярьдсан бэлээ л те. Ерөөсөө хүн өтлөх тусам хүүхэд болдог гэж. Хүүхэчиг болдог гэж те. Тэгээ чихрээр л хуурчдаг те. Өчөө. Тэгээ бооцоор л хуурчдаг. Тэгэл тийм тэгээ энэ зүйлээд бас бид нар сайн бодод энэ хүнээс хүн гэдэг нэг их юм бодоод байдаг шаа бид нар. Хүн одоо нэг аавд их юм том бодоол яг юм. Би ястаа өслийн биелүүлж гүйцэхгүй юм байж юм уу гэж боддог юм. Тэгээд тийм биш байхгүй юу. Ерөөсөө зүгээр уцаар ярихт л баг болох гээд байгаа. Одоо өнөө нийгэмд ч тийм хуучин болол мэдээж бид нар биерээд очихоос арга байхгүй тийм ямаас очиод эргээд тэгээд байнга л уулзаж очирч байгаа. Тэгэхээр яа харахгүй одоо өндөр настай хүмүүсийг бид нар хайрлаж хүндлэх нь маш их чухал. Яг зөв. Хайр хүндэтгэл гэдэг өөрөө тухайн хүнийг хорцолж байдаг. Би хайр харуулах тусам би өөрөө эргэж хорцлогдож би өөрөө төлөвшөж яадаг гэдгийг хүн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Би өөрөө сайн бай, би өөрөө илүү хорцлогдож, би өөрөө төлөвшил гэвэл би бусдад илүү хайр халамж харуулах урам өгч явах хэрэгтэй болж байгаа хэрэг. Одоо ялангуяа өнөөгийн нийгэм энэ хүмүүсийг урамшуулах тал дээр аягүй тийм дутмаг жил байгаад байгаа байхгүй тий. Ер нь яг зүгээр одоо ахмадуудыг настай хүмүүсийг хүлээж авдаг тодорхой байгууллагын нэг жилд нэг 2 удаа тийм үү ахмадын баяраа чимээсээ цагаан сараар хүлээж авдаг тий. Би бас нэг дээр нэг хүнээ тухай ярьж яхан сонссон л да. Бас л яхан харамсалтай зүйл. Тэгэхээр ахмадуудыг хоол гэж ярьдаг гэж. Хоол нэг үлссэн улсууд. Тэг нэг үлссэн хүмүүс байдаг гэж боддог тий. Тэгээ хөгшчүүл гэхээр ер нь яг зөв нэг халуун сав юм нэг дугай болондоо цай өхийн тулд цуглуулдаг. Тэгэхээр энэ нийгэм бас энэ тухай байгууллагууд энэ тухай бодох хэрэгтэй болж байгаа байхгүй юм өхийн тулд биш харин тэр хүнийг авчираад тэр хүнийг сонсож тэр хүний амьдралын туршлагыг тийм ээ яг өнөөдөр түрүүн бас ярьж тэ тэр хуучин үеийн нийгэм хуучин сэтгэлгээ байж болно тийм гэтэл хуучин сэтгэлгээг өнөөдөр ч гэсэн өнөөгийн нийгэм хөрвүүлэн ашиглах боломжтой байгаа байхгүй. За баярлалаа. Бидний хугацаа өндөрлсөн. Харин тийм маш хурдан. Заримдаа их богинохон санагдах юм нэвтрүүлгийн хугацаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд гэрэл нэвтрүүлгийн удаагийн дугаар ингээд хүрээд өндөрлж байна. Үнэхээр өтгс буурлуудаа хүндлэн тэдний хүн хэмээн тэ хүлээж авч үнэт үн цэнтэй сургаалын сонсож тэ өнөөгийнхээ амьдрал хэрэгжүүлэх нь яа харахгүй хойч үе бидний заавал хийх ёстой үүрэг хариуцлага. Өнөөдөр бид нар өвөг дээдстэй яаж хандж, өнөөдөр бид нар өтгс бууралдаа яаж хандж, яг тэр шиг бидний үр хүүхдүүд биднийг өвгөд эмгэд болоход тэгж хандах болно. Тийм учраас би тэ үзэгч хүмүүний хандаж бас хэлэхэд настайчуудаа хүндлэн тэд нарт тэ би муу би тэ өвчин зовлонтой янз бүр байгааг нь ойлгон адаглаад нэг санал тавиад өгчдөг, адаглаад нэг юмыг дамжлаад туслаад өгчдөг тий. Тэгээд хамгийн сайн тэд нарт ингээд хэлхийг хүсэж байгаа сургаалыг нь дуулууртаа сонсоод анхааран сонсоод сурж аваасаа гэж одоо хэлмээр энэ да. Тэгээ үзэж тань анхаарал тавьсанд маш их баярлалаа. Та хэрвээ асуух янз бүрийн зүйл мөн хуваалцах түүх байгавал манай эргэн хандлтын утасруутай холбогдож болно. Тэгээ бид нар таныг сонсоод үргэлж бэлэн байх болно. Тэгээ маш их баярлалаа. Би яг бизнесмен хүн гэж хэлж чадахгүй. Бизнес яагаад би бизнес эрхэлж байгаагүй. Ерөнхийдөө бол алдаж эндэж явж ижил ойлгох юм байна. Яг одоо сайн ч юм уу ч юм мэдгүй л дээ. Би ер нь усан доор хайгуу дургу. Би рохо дуртай мөгтэр биш. Хумсартай учраас би хумсартай учраас. Яг урамшуул нэг зөв байх юм бол ихтэн гэж байхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Монгол ёс заншил болон мухар сүсэг хоёрын хооронд бүр алт бэлэн зай байна. За яг муугаар хэлвэл феодал.
Юу гэсэн? Өндөр настан тусалдаг гэлтэй Үгсэн юм дэмжлээ. Тэгээ сайн уу муу юу аль нь вэ хөө гэдэг. Монгол сэсэг гэдэг бол хүн мэддэггүй учраас айдаг.